Янжин дуусан байна. Можо дижитал телевиз монголчуудын сэтгэл зүйн эрүүл мэнд сэдвийн хүрээнд 7 хоногийн турш сэтгэл зүйн мэдээлэл бэлтгэж олон нийтэд хүргэж байгаа билээ. Та бидний дунд тайван, дүлгөөхөн, хүлээцтэй, үргэлж инээмсэглэж байдаг хүмүүс бий. Гэтэл ийм хүмүүсийн зөөлөн занг буруугаар ашиглах, дээрлэх, даврах зэргээр онцгой харилцах нь бий. Зөөлөн зам бол цус дорой гэсэн үг биш юм. Энэ удаад дүлгөөхөн, хүлээцтэй хүмүүсийн сэтгэл зүйн онцлогийн талаар сонирхлоо. Дүлгөөхөн сайхан зантай, хүлээцтэй хүмүүс бусдтай ээлдэг, хүндэтгэлтэй харьцдаг, зөрчил маргаанаас зайлсхийхийг хичээдэг онцлогтой. Гэвч зарим хүмүүс үүнийг цус дорой зан гэж андуурч, дээрэнгүй, үл тоосон, бүдүүлэг хандах тохиолдол их. Хүмүүс өөрийгөө хянах чадвартай, ухаалаг амгалан байх үедээ л хүлээцтэй ханддаг. Энэ зан нь цус дорой байдлын шинж биш, харин төвчээр, буужуу ухааны илрэл юм. Зарим хүн асуудалтай тулгархдаа уурлаж бухимддаг бол хүлээцтэй хүмүүс тайван шийдвэрлэхийг хичээдэг нь гол онцлог нь. Гэвч тэднийг өөрийгөө хамгаалж чадахгүй гэж бодож болохгүй. Энэ хүн чимээгүй, дуугүй, ноомой. Тиймээс би хүснээрээ харьцаж болно гэж битгий бод. Хэрв та дүлгөөн хүнийг үл тоож дээрэнгүй хандаж байвал тэр хүн тантай холбоогоо таслах эсвэл дотроо ихээр гомдож үлдэж магадгүй. Дүлгөөхөн, хүлээцтэй хүмүүс үгүй гэж хэлэхээс өмнө олон дахин боддог. Тэднийг байнга туслуулад хүсэлтийг нь тоохгүй байх нь шударга биш. Чимээгүй дүлгөөн хүн дотроо маш ихийг бодож, бусдын мэдрэмжийг ойлгодог бөгөөд тэдний зүгээр л тайван амгалан хүн гэдгээр нь хүлээж авах нь чухал. Хүлээцтэй хүмүүс хамт олондоо эерэг уур амьсгал бүрдүүлдэг, хүнд хэцүү үед тайван байж чаддаг. Тэднийг анзаарч цаашааж байх хэрэгтэй. Хэрв та өөрөө хүлээцтэй хүн бол өөрийгөө хамгаалж дүлгөөн зангаа хэтрүүлж өөрийгөө золиослох хэрэггүй бөгөөд үгүй гэж хэлж сураарай. Хэрв хэн нэгэн танд хэтэрхий дээрлэхүү хандаад байвал тайван боловч тодорхой байдлаар байр сууриа илэрхийл. Би энэ байдлыг таатай хүлээж авахгүй байна гэж хэлэхэд хангалттай. Ер нь дүлгөөн сайхан зантай хүмүүсийг цус дорой гэж андуурч болохгүй. Тэд ухаалаг төвчээртэй асуудлыг тайван шийдвэрлэхийг хүсдэг. Харин тэднийг дээрлэх хандлагатай хүмүүст бол хил хязгаараа тогтоож өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Харилцан хүндлэлтэй байх нь хин хиндээ эерэг харилцаа бий болгох үндэс болно. Баярлалаа.